Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ манифест гэж яг юу юм бэ? Үүнийг маш энгийн үгээр тайлбарлаж өгье. Олон хүмүүс үүнийг андуурдаг. Зүгээр л нэг хүслээ шившээл болоо. Эсвэл зүгээр мөрөөдлөө гоё ингээ бодоход л хангалттай. За эсвэл бүр нэг юм шулмын зан үйл хийвэл үүнийг манифест гэж ойлгоод байдаг. Гэхдээ энэ бол яг үнэндээ бол маш гүн утгатай процесс юм аа. Таны дотоод байдал, итгэл үнэмшил, таны дотоод энерги, мөн таны бодит авж байгаа үйлдэл чинь бүгд нийлээд амьдралд чинь яг бодит үр дүн авчрахыг манифестац гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл та дотроо юуг тогтвортой байлгаж байна. Тэр чинь гадна талдаа илэрдэг гэсэн үг. Хүмүүс андуурдаг. Зүгээр л хүсхийн бол би биелнэ. Эсвэл зөвхөн ингээл эерэг бодоод ах юм бол биелнэ гэж андуурдаг. Харин яг үнэндээ бол та ямар итгэл үнэмшилтэй вэ? Та өөрийнхөө үн цэнийг хэрхэн харж мэдэрч байна? Таны дотоод энерги чинь ямар төвшөнд, ямар төвшний үйлдэлээр байна? Үүнтэйгээ зөрчилдөхгүйгээр бодит яг үйлдэл чинь ямар үйлдэл авч байна? Энэ болгон нийлээд манифест болдог байгаа. За энгийн жишээ авъя. Хүн болгон мэдээж баян болохыг хүсэж байгаа. Ингээд баян болохыг манифест хийж ингээ бодлоо. Тэ? Баян болохыг бодсон хэрнээсээ дотроо би ингээд үн цэнгүй. Мөнгө бол маш хэцүү. Би ингээ мөнгөний айдастай, би баян хүмүүсийн үзэн яддаг байлаа. Тэгэхээр таны дотоод мэдрэмж, энерги чинь зан үйлдэл чинь нийцгүй байгаа учраас юм хөдөлдөггүй амьдралт чинь. За харин эсвэргээрээ би баян болохыг манифест хийлээ. Дотроо би өөрийнхөө хөдөлмөрийг үнэлнэ. Би авахд бэлэн байгаа. Сонголт миний энерги өөрөө мөнгийг өөртөө соронц мэт татах юм эвтэй байх юм бол таны энерги, таны зан үйл хоёр хоорондоо нийцээд эхлэхээр амьдралд чинь бодит хөдөлгөөн орж эхэлдэг гэсэн. Тэгэхээр та бүхэн үүнээс юуг ойлгох вэ гэхээр манифест гэдэг нь дотоод нийцэл юм аа гэсэн. Таны бодол, таны мэдрэмж, таны авж байгаа хариу үйлдэл, өдөр тутмын чинь хийж байгаа сонголтууд хоорондоо нийцгээд ирэхлээр амьдрал автоматар хариу өгдөг танд. Бодит өөрчлөлт таны амьдралд гарч ирдэг гэсэн үг. Тийм болохоор манифест бол ид шид биш, худлаа урамшуулал биш. Өөртөөгөө нийцэж, өөрийнхөө дотоод далд ухамсарыг өөрийнхөө хүсэл мөрөөдөлтөд нийцүүлэх ийм л гүн утгатай ухаан юм аа. За үүний дараа хүн болгон одоо манифест, цахилгаан бат хоёрын хоорондын ялгааг бас зөв ойлгох ёстой. Цахилгаан бат гэдэг нь өөрөө хийх ёстой гэдэг дээр суурилдаг. Энэ нь өөрөө жоохон юм албатлал, жоохон хүчирхийлэл, нэг юм жоохон төвчээр юм хэцүү зүйлийг бидэнд өгдөг. Харин манифест гэдэг нь дотроо би айл хийдیں۔ Угаасаа би ийм хүн. Үүнийг би хүртэх хэрэгтэй. Энэ миний дотор одоо угаасаа суусан гэсэн ийм эерэг итгэл үнэмшил байдгаа гэсэн үг. Тэгэхээр миний бодлоор манифесттэй дотроо өөрийгөө би үүнийг хүртэх хэрэгтэй гэж итгэл үнэмшлээрээ кодлоод энэ дээр нэмээд сахилга батыг оруулаад өгөх юм бол энэ бол зүгээр жинхэнэ төгс зохицол болдог. За мөн одоо зарим хүмүүст бол манифест маш амархан санагддаг. За яагаад гэвэл өөрийгөө үнэлж сурсан байдаг. Мөн авахтаа гимшдэггүй, мөн дотоод зөрчил багтай байдаг. Өөрөөр хэлбэл тэдгээр хүмүүс өөрийнхөө одоо дотоод дуу хоолойтой аль үжээ нэгдэж амьдраа сурсан байдаг хүмүүс. Биеийнхаа тохиог сонсдог, ядарсан үедээ зогсож чаддаг, хүнд үгүй гэж хэлж чаддаг, өөрийнхөө тухгүй байгаа тэр хил хязгаар баундариесыг тавьж чаддаг ийм хүмүүс. Ийм хүмүүс энерги нь цэвэр байдаг учраас амьдрал маш хурдан хариу өгдөг. Маш хурдан манифестац нь биелдэг гэсэн үг. За тэгээд эцэст нь манифест бол йог бясалгалтай бүр төгс зохицдог. Яагаад гэвэл йога өөрөө биеийн стрессийг, биеийн хаалтыг нээж, тайлж, сулалж өгдөг, эмчилж өгдөг. За харин амьсгалын дасгал нь биеийн мэдрэлийн системийг тайвшруулад аюулгүй хариу үйлдэлийг үүсгэж чаддаг. Яг тэр үед таны бодол зөөлрөн, мэдрэмж нэгдэн, яг манифест хийх суурин зөв бүрдэж өгдөг. Тиймээс йог гэдэг хүмүүст манифест илүү жинхэнэ ажилдаг.
За ингээд яг үүнийг нэгтгээд манай Venus Yog 12 сараас эхлээд яг үүнийг онлайн ангида нэгтгсэн байгаа. Йог, пилатес, манифест, бясалгал бөөндөө нэгдээд маш гоё эмгтээлэг энергийг сэрээсэн яг энэ бэлгийн 90-100-д тохирсон ийм гоё онлайн ангийг авч эхэлсэн байгаа. Тэгээд үүнд маань нэгдгийг хүсвэл та хизээч нэгдэж болно. Бичлэгний маань доор бол School линк байгаа. За хэрвээ School-ээр орж чадахгүй зөвхөн Facebook-ээр орно гэх юм бол манай Facebook пэйж рүү та чат бичээд админтай маань холбогдоорой. За ингээд бичлэгийг маань энэ хүртэл үзсэн маш их баярлалаа. Хэрвээ таалагдсан бол лайка дараад мөн subscribe дарахаа мартаоцай. Удахгүй уулзцгаая. Баяртай.